За юу цан залуусаа ноно машины дараагийн дугаараар уулзж байгаадаа баяртай байна. Эхний дугаараа үзэж амжаагүй бол description хэсэгт линк нэвдэж. Утганы техник шаардлагатай булчин ширүүсний хувирал дууслаа. Чинзоо маань сэрээд дахиад л сэрүүн дээр энэ зүйлийг хийх юм шүү гэж бодон шинжлэгдсэн биеэрээ жан харуулын хутганы техникийг хэрэглэх ба шалаа хит тогтолсондоо цөмөлж орхидог. Энэ үеэр жан харуул орж ирэх ба чинзоо маань сандарсандаа ширээгээр хөлийнхөө мөрийг нуудаг. Учир нь өөр дашны техникийг хулгайгаар сурахыг мөрийн татуу орхилдог. Гэвч нуусан байсан жан харуул та хизээдээ миний хутганы техникийг сурах вэ гэж асуух үед л чинзоогийн зээчин дээр маш хүнд зүйлээр дарсан мэт болдог. Ээжийг нь үүд болсноос хойш жан харуулал түүний ганц гэр бүл байсан. Дөнгөж сая хүртэл түүний хамгийн дуртай хоолыг нь хийгээд аваад ирэхэд түүнээс урвсан мэдрэмж. Сайн байна уу залуу эзэнтэй. Нууцаар сурсан байсан чи авах тий. Хэрвээ 6 бүлгийн гэрээ байгаагүйсэн бол би тань дээр үе заагаад өгчихсөн байх байсан юм. Гэт утганы техникийнхаа кэргэлтийн суур төлхөөр аргуудыг бичсэн хойлоосыг түнд өгдөг. Жан харуулын тэр гайхалтай хайрыг хараад Чинзоо маань ахиж зээч эргэлзэх зүрхгүйгээр эдийн ээж нь байхгүй ч гэсэн би буцаад ирэх гэртэй юм байна гэдгээ ухаан талархдаг. Академийн өдөр эхэлж төрийн шашны бүхэл бүлгийн 1000 гаруй сурагчид зогссон байх ба эхний игнийн зогсох сурагчид бүгдний анхаарлыг татна. За тэгэхээр анхаарлыг татаад байгаа нүүр нэгний хүүхдүүд нь үндсэн 6 бүлгийн гишүүд болох баг ургад нэр дэвших хүүхдүүд юм аа. Тэгэхээр эднийг хэдүүлээ танилцуулцгаая. Сүүдрийн муян, элдний игнүн, нууц бүлгийн мүгийн Хорны Жунсон, Сэлмийн Ючан, Хөгжмийн Унрио. Сурагчид бүгд л нэгэн эрхмийг бичрэн харах ба тэр нь тэргүй ам би сүр чавлант баруун гарын бие хамгаалагч галын эзэн их юм. За гэтээ энэ хідүүлээ цаашдаа аюу хэцүү нэртэй маань улаас тэгэл явчих дөө. Тэртэн шашны хамгийн хүчрэг 10 дашны нэвсдэг. Үгүй бараг шилдэг 5 доорох байхаа гэцэргүй хүүхдүүд ширнэлтэн. Улаанаа маань сурагчдыг харан энэ жил жинхэнэ тулдах хүсэл эрмэлзэлтэй хүн олж харагдахгүй байгаа нь харамсалтай. Сайн тэнэгүүд. Харин эхний игнэнд байгаа сурагч нар бол ирээдүйтэй харагдаж байна. Байц нөгөө хүү хаана вэ? Энэ үеэр Чинзоо маань нэвтрэх номеронд нь хайгаа олдохгүй байна гэдэг шалтгаанаар гадаа зогсож байдаг. Учир нь гэх юм бол цугныг дэвшиж байгаа бага ургууд нь түүнтэй нэг игнэнд зогсохгүй хүсэхгүй байгаад бол бохир арга хэрэглэсэн байдаг мэдээж. Арай гэж орж ирээд урагшлах боломжгүй хамгийн ард зогсдог. Энэ үед нь хүүхдүүд түүнийг хараад хүүш номер 7 байна. 6 бүлмээс гадна бага ургад нэр дэвшиж байгаа гэжтэй. Тэр тулааны урлагийг явж мэддэг гэж сонссон. Хамгийн түрүүнд тасагдах байхаа. Ингэх зэрэгээр шивэр амир гэж байх үед нь бүрээ үлээж тэргүй ам сүр чавхлант зүүн гарын бие хамгаалагч Сотмен болон сүр чавхлант тэргүүн бие хамгаалагч харанхуй эзэн Марагийн дамт орж ирцгээдэг. За бас л цаашдаа нэлээ их гарах төрүүд болохоор нэрийг нь амархан болгоод Норхоо хувцастай аригч нэг нь Бата гээд харин харанхуй эзнийг нь ерөнхийдөө төгс харагддаг болохоор төгсөө гэд нэрлэж дөө. Тэргүй хам гарч ирэн. Бидний шашныг ирээдүг хөтөлт би залуу авьяаснууд та бүхнийг ахтайм дөрж байна. Гэ зүгээр л ярьж байгаач 5 дээдсийн тулааны урлагийн мастрын гишүүний төгс төгөлтөр амьсгалын техникийг ашиглан ярих нь хамгийн хойно зогсох Чинзоод цуурайтан сонсогддог. Энэ ахтайм та бүхэн чадвараа хурцж бидний шашныг тулгуур өгч болох болно. Хэмээн хэлээд буцах үедээ Чинзоо хялт хардаг. Бид анх удаа нэг нэгнээ харж байхад хүүтэй юм аа. За зүгээр дээ түүнээс ямар их зүйл хэлсэн юм шиг. Инх үгийг энт өгөөд босгосон учраас улаанаа гарч ирээд Актамын дөрмийг тайлбарлах ба товчхондоо сурагчид 4 жилийн хугацаанд 6 үеэр бэлтгэгдэнэ. Үе бүр дээр дараагийн үе рүү орох шалгалтыг өгөх шаардлагатай байдаг ба шалгалтанд унах юм бол Актамаас хөөгдөн гэж тайлбарлаж байх үед нэг бага хувраг. Надад асуулт байна. Хин асуулт асууж болно гэсэн юм. Чи Актам төлтэй авсан мөчөөс эхлэн 6 бүлмгийн болон тэргүй хамбын өв залгамжлагчийн эрх мэдлээ алдна. Эхлэхээс өмнө бага хуврагын агуу их наадмаас асагдмаар байгаа юм уу? Гэтэ чамайг юу асууж байгааг чинь мэдэж байна. Гэж цааш тайлбарлах ба шалгалтыг давх бүрт 3 онцгой шагналыг өгөх ба эхнийх нь чөтгөрийн логийн гантыг. Энэ нь дотоод техникийг 20 жил бэлтгэсэн юм шиг чадвартай болгох юм. Гэтэ эмийг их шингээх тусам нөлөө нь багасдаг. Бас дотор нь буй энергийг сороход маш хэцүү байдаг. Хоёр дахь шагнал нь тулааны урлагийн судрыг ашиглах хэрэг. Актем дэх судрын сан нийт 5 давхуртай. Үе ахих бүрт нэг давхар нь нэгдэнэ. Сүүлийн шагнал нь мэдээж өндөр байр суурь нэр алтар. Үе ахих бүрт олгогддог байр суурьуд нь өөр байд. Үүнд нь 1-р төвшин доод дайчин, 2-р төвшин дунд дайчин, 3-р төвшин дээд дайчин, 4-р төвшин сахиул, 5-р төвшин харуул. Гээ сүүлийнх нь хилдэгч хөө ба та нар хинэнч тэр хүртэл явж чадахгүй. Хичнээн хэцээсэн та нар 3-р үеэс дээш талан ч явахгүй гэдэг. Тэгэхээр 6-р төвшөнд угаасаа хүрсэн 10 ч хүрэхгүй хүмүүс байдаг болохоор угаасаа хилдэгч хөө бах уу. Одоо хэдүүлээ та нарыг баг болон байранд нь хуваарлахын тулд ихний үеийг шууд эхэлцгээе. Энэ үед бүтлгийдэх юм бол доод дашны нэр хүндийг авах боломжгүй насаараа газар тариалан юм уу арилжаа 8-эл их болно гэдгийг тайлбарлан шалгалт эхэлдэг. Шалгалтыг чөтгөрийн бүлгийн 5 дугаар ахмад хөгжмийн бүлгийн ханс соёо ухаар ирдэг. За цааш нь нэлээд өвөрг оролцоотой хорлмоо дүр болохоор нэг хорлмаа гэдэг нэрлэлийг явнаа хэлцээ. Энэ шалгалтын даалгавар нь 1 минутын турш хорлмоогийн тоглосон аяыг тисэх
юм. Та нарт өчүүхэн ч болов дотоод хүч байгаа бол үнийг нийгмийн нүдээс чадна. Гээл шууд л тоглож эхэлдэг. Энэ үед нь доод бүлгийн гишүүд эхнээсээ чихээ даран зарим нь ухаан алдаж эхэлдэг. Үүнд 6 бүлгийн гишүүд болон дээд бүлгийн гишүүд зүгээр төвчж байдаг. Учир нь тэд бага багаас нь дотоод хүчийг нэмэгдүүлэх юм уу ч гэсний ачаал. Гэвч авиан давтамж улам нэмэгдэж тэдэж яагаад ийм хүчтэй болж байгаа юм болоо гэлцгэн бага багаар сандралдаж эхэлцгээв. Тэр юм уу яага ухаалтахгүй байна. Энэ үеэр Чинзо маань зааланд байх талаас олон хүн нь ухаалтцсан байхад өөрөө яагаад зүгээр гайхдаг. Энэ юм уу яаж тисээд байна? Бараг цаг дуусгана. Би хүчээ тал хүртэл нэмжүүл тэгж бараг тисэхгүй л дээ. Гээд яг хүчээ нэмэх гэж байхад нь улаанаа дөндөө аюултайгээ зогсоодог. 6 бүлгийн гишүүд бүгд л түүний гэлсэндээ хүрсэнгүү дотоод хүчээ бэлтгэсэн байна хэмээх үед Чинзо маань цаана өгчхүү гэлтгэл маш их хэмжээний цусаар ханиалгадаг. Наано чамайг та би зөвхөн таныг хэлснээр л хийсэн эзэнтэй. Би таныг аль болох их цус алдуулахын тулд дотоод эрхтнийг чинь 30% хүртэл хохирол учруулсан. Ямар новшин вэ? Би өөрийгөө үхэж байна л гэж бодлоо шүү дээ. Энэ үеэр улаанаа түн дээр маш урттайгаар ирэх ба шалгалтын үеэр түүнийг үхэлж болохгүй. Хэдий тэр 6 бүлгийн мих биш гэсэн цуцаар нариун цус урчиж байгаа хойно яалтай билээ дээ. Та яг одоо 7% цус алдалтаас болж толгойч нь эргэж байна. Одоо би таны бэртлээс болж алдсан цус болно, эрхтнийг сэргээх болно. Хөөе, үгүй, хараахан болоогүй. Улаанаа ирэн түүний биеийн байдал болон энэ бүхнийг тэсхийн тулд түнд хэр их дотоод хүч байсныг нь мэдхээр судсыг нь барьж үздэг. Тэгээд ямар ч дотоод хүчгүй зүгээр л хүсэл тэмүүлэлтэд авсан юм байна гэж гайхачраад шууд л эмч рүү явуулдаг. Ингэж л түүний бяцхан жүжиг амжилттайгаар дуусаж наанаа хурдан эмчлэрээ гэж хэлээд эмч рүү явдаг. Улаанаа хорлмоо дээр ирээд та зураасыг давлаа. Бараг л түүнийг алах төглөө гэхэд хорлмоо. Юу дотоод хүч муутай байсан хэрэгүү? Түүнд анханаас юу ч байгаагүй. Би түүнд дан энергиээр сэргийлэх гэж үзтэл юу ч болоогүй. Ямар ч боломжгүй. Тэр дотоод хүчгүй байсан бол бусад хүүхдүүд шиг л ухаан алдах байсан юм. Гэхэд нь улаанаа тэр зөвхөн хүсэл тэмүүллээрээ л давсан болохыг хэлдэг. Улаанаа уг энэ хүүхдийг өөрийн нөмөр доороо авч бэлтгэхийг хүсэж байсан ч 6 бүлгийн эсрэг босоод сайн зүйл болохгүй хэмээгээд зүгээр л азамдаг. Зөвхөн хүсэл тэмүүллээрээ давсан гинэ. Ямар овоо. Отчоо, яарлаа тусам зүзүүлэх хэрэгтэй өвчтөн байна. Яадаг вүлээ жигүү өвчтөн. Гээд Актемийн эмчинд баярлаад бүдэн гэрэлтээд байдаг. Учир нь хиймэл Актем ихэнх гишүүд нь дотоод хүчээ эргэлдүүлэн өөрсдийгөө эдгэдэг болохоор тэр шүү дээ. Тэрээр хүүх харан ийм бэртэл авах хүртэл ямар ч шалгалт байдаг байна гэсээр хүүх үзчихэд. Гинтл хан нураад батаа орж ирэхэд отчиж гайхан яагаад энд байдаг бэлээ гэж асуухтана. Намайг энд байгаад дургүй байгаа юм шиг сонсогдоод байх чинь. Огтонч үгүй хүснээрээ л удаан байж болно гэж хэлээд эмч манаараа явдаг. Бата Чинзо дөр очин. Одоо унтаж байгаа юм шиг жүжиглэхээ бол начиг зэрэглэлийн хүн чиний амьсгалж байгааг сонсоод л мэдчихнэ гэд хургаач хүргэлгүй босгоод ирдэг. Тэгээд л бата өглөж эхлэх ба одооны хүүхдүүд ийм тийм төвчээргүй инээ тэрийг. Харин чи бол өөр гэдэл. Шууд л би чамайг өөрийн нөмөр доороо авмаар бацаанаа гэдэг. Хэдий түүнийг шаваа болгох юм бол 6 бүлгийн хүмүүс уурал нэгдгийг Чинзо маань хэлдэг ч зүүн гарын бие хамгаалагч тэр нь ямар ч хамаа байдаггүй. Чинзог эргэлзэж байгааг хараад туулсан амьдралыг нь бодох юм бол эргэлзгээс ч аргагүй гэж бодно. Түүнд хуйлаастай зүйл өгдөг. Чинзо имжлүүлээд 2-7 хоног болоход сурагчид илүү сайжирсан байхтлаа. Мөн дээрэс нь гэх юм бол тийм их хүүхдүүд өвдсөн байхад ганцхан Чинзо л яагаад имлэх хэрэгцсэн байгааг сануулдаг. Чин сурагчид дотоод хүчээ ашиглан өөрсдийн гэмтлийг сэргийж чаддаг. Чинзо дотоод хүч байхгүй тул тийм боломж байхгүй бахны. Чинзо маань 1-р үеэд авсан байх балуугийн гантыг мөн ариун судрын сан руу орох эрх авсан байдаг. Гэхдээ ариун судрын сан руу ороход хинч дураараа нэвтэрч болдоггүй. Даалгаврыг давсан сурагчид маань нэг л удаа ордог. Гэхдээ нэг удаа орохдоо 2 цаг л орох боломжтой байдаг. 2 цаг орохдоо хулбарлах боломжгүй зөвхөн цэжлэх боломжтой. Тийм учраас нэг сурагч 2 л судрал хамгийн дээдэлтэй унших боломжтой байдаг. Гэхдээ манай Чинзод наана байгаа шүү дээ. Тийм болохоор юунаас нээх вэ? Бата эдгээрийг хэлж байгаа шалтгаан нь ерөнхийдөө өөрийнх нь шав болохгүй болж дотоод хүчгүй зүгээр л нэг суг. Цаашаа удаан тисэхгүй би чамайг бэлдээ гээд л байгаа. Угаасаа манай хүн зүүн гарын тэргүүн бие хамгаалагчийн шав болчих юм бол үндсэн 6 бүлгийнхээ бага оролдох байх гэж бодоод зөвшөөрдөг. Анх эрэхтэй шууд нэг цаас өгсөн дөө. Тэр нь болохоор дотоод хүчээ зөв өдөрдох техник байсан ба шууд л өөрийнхөө шав болно гэдэгт баталгаатай итгэж байсан хэрэг байна. Тэгээд намайг эргэж ирэхэд наадхаа сайн сурчсан байгаараа гэж хэлээд яваад өгдөг. Энэ үеэр нэгдүгээр шалгалтын дуун гарсан байх ба манай хүнтэй нийлээд 415 сурагчид нийцсэн байдаг. Энэ үзүүлэлт нь 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 200-аар бага ба манай хүнээс болоод эхний шалгалт хэд хүнд явагдсан байсантай холбоотой байдаг. Хорлмоогийн хөгжимд бага ургуудаас сүүдрийн чом муён, сэлмийн чон явчаан л ямар ч хариу үзүүлэлгүй билүү. Хамгийн багтаал дотоод хүчээ 60 жил бэлтгэсэндээ тэнцэхэр юм байна да. Бага ургын агуу их наадамд сүүдрийн бүлгэн болон сэлмийн бүлгэн хоёр хамгийн шилдэг өрсөлдөөнийг гаргана гэдгээс үнний ортойл юм шиг гэж бодоод тэнцэн сурагч нарт та нар энд ямар ч зүйл болсон тийм эсвэл үгүй гэж хариулж болохгүй. Зөвхөн чи төрийн замналын төлөө л гэж хариулах ёстой гэдгийг хэлдэг. Уг нь наана намайг идгийчих юм бол хурдан идэх л дээ. Гэхдээ тэгж болохгүй л дээ. Сэжүүр авчих юм чинь одоо яалтаачлаа дээ. Сэтгэлээр унах хэрэггүй. Бусад очт нар байсан бол чамайг доор хайж л хагасар хэмжлэх байсан юм. Мөн аригчантай тижэл зааж байгааг сайтар нууцлаад өгөх болохоор асуудалгүй за. Баярлалаа очоо. Таны сайхан сэтгэл заавал хариу барина.
Тэгээд дотооч түүний хувцсыг тайлан зөв тавьж эхлэх ба наано бие хамгаалах системийг бараг л идэвхжүүлэх гэж байхад чинь зай амжилт зогсоодог. Тэгээд наанууд чи намайг хурдан идэвч харин уташ миний судсыг барьсан үед миний судсанд хөдөлгөөн оруулаад намайг өвчтөй байгаа юм шиг мэдгдүүлчих гэж хэлээд өөрийгөө идгээдэг. Шинэхэн өглөө эхлэлт зурагч нарыг 20 баг болгож хуваасан байх ба 3 дугаар шалгалт хүртэл багаар ажиллах ёстой. 2 дугаар шатны даалгавар нь 3-7 хоногийн дараа стратеги болон тактикаар хоорондоо өрсөлдөж 10 баг нь л үлднэ гэдэг шалгуур тавьдаг. Мэдээж үүн дээр үндсэн 6 бүлгийн хүүхдүүд орсон багт хамгийн давуу үсгийг нь анзаарч байгаа зү. Өнөөдөр ингэж байр барилуугаа явж амарцгаа. Маргаашнаас эхлээд та бүхний ур зогсох сайхан сэтгэлтэй тулааны урлагийн багш нар та нарт стратеги болон тактикийн хичээлийг зааж өгөх бол. Ухтах танхимыг орхихоос татгалцсан тэнцээгүй сурагч нарыг ухаан алдтал зодсон хүмүүс сайхан сэтгэл. Гэт бүх гişүүд тарахад нууц бүлгийн чон мөгийн 8 дугаар багийг хариуцж авсан багштай уулзсан. Манай багт байгаа нэг гişүү эмнэлэг дэмжлүүлж байгаа. Нэг хүнээс болоод бусад хүүхдүүд нь унаж болохгүй өстэй багшаа. Бас өнөөдөр энд яригдсан зүйлсүүдийг ч гэсэн тэрэнд мэддэгдэх ёстой. Би түүнд тайлбарлаад өгч болох уу гэж асуудаг. Ардаа бол мань хүн очингууртаа л алчаа гэж бодож байгаа шүү дээ. За тэр яах вэ? Оо тэглгүй яах вэ? Чиний зөв. Би мэдээгийн дамжуулчих. Чи өрөөрөө явд. Намуухан шүрдхийн нэгэн маш хурдтайгаар нисэн ирэх ба Чинзогийн унтаж байсан өрөөний цонхыг цөм шилүүд л ороод ирдэг. Багш чинь ирлээ. Нийл ярих агалч. Тэгэхээр Батаа маань энэ бацаа угаасаа л өвчтөй байсан учраас залхуураад юу ч хийгээгүй сте гэд шууд л өгсөн даалгавраа цээжсэн үү гэж асуухад манай хүү угаасаа ноо байгаа штэ цээжилсэн л гэж таараа те. Батааш тэнэр бахархан яагаад үргээр ирснээ тайлбарладаг. Сурагчид Актамын багш нараас өөр хүнээр заалгуулж болохгүй ба баригдах юм бол маш хүнд шийтгэл авдаг. Тэгээч бэлтгэл хийх 2-7 хоног байгаа юм хаа шууд л эхлэегээд за буруугаараа сууч. Хурдан суугаач. Өмнө үлдээсэн зүйлийг сурсан чинь маш сайн байна. Бидэнд цаг байхгүй учраас чам руу би энергийн хийгээд дамжуулах болно. Харин чи шүдээ маш сайн зуугаарай. Ороод ирвэл хоёлаа баларна штэ. Гээ шууд түнлүү энерги шахаж эхлэх ба Батаа хэд гайхдаг. Учир нь дотоод зүгч огт байхгүй байж Европсын 8 меридиантыг нь оролцуулаад 14 меридиантууд нь бүгд ямар ч эсэргүүцэлгүйгээр түүний өгч буй дотоод хүчний урсгалыг хүлээн авч байдгаас гадна биеийн тулааны урлаг сурахад төгс тохирсон байдаг. Чинзо Батаа хоёрын бэлтгэл 2 цаг зарлуулсны эцэс дуусаж Батаа маань ч явахдаа 7 хоногийн дотор хэвлийн доод хэсгийнхаа дотоод хүчийг ялгаруулж сурсан байх ёстой гэх даалгаврыг өгөөд явдаг. Энэ үеэр шинэ сурагчдын байрлаж байх харны бүлгийн чом мосоныг нэгэн залуу өшөглөөд унаадаг. Энэ нэр цол юу ч биш. Хөвч бол бүх зүйл гээд 12 дугаар бүлгийн толгойгч болдог. Энэ залууг өндөр зэрэглэлийн цэвэр шигэлтийн бүлгийн Бики гэдэг. За цаашид их нэр нь дурддагдах болохоор Бэлги гэдэг хэдүүлээ явчихдөө. Энэ хүрээд энэ бичлэгийг манд дуусаж байна. За манайхан тэгээд таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа.